Сайн байцгаана уу. Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. За өчигдрийн мэдээгээр мэдээлсэнчлэн өнөөдөр 8 сарын 5-нд Төрийн департаментаас визийн бонд буюу барьцаа тавьж аяллаа виз авах орнуудын жагсаалтыг нийтэллээ. За мөнгөн барьцаа тавьж аяллаа виз авах орнуудад Африкийн 2 орн, тухайлбал Малави болон Замбиа гэсэн 2 орныг жагсаасан байна. За хэдийгээр энэ удаад зөвхөн 2 орныг ийхүү нэрлэж байгаа боловч энэ мэдээнд хуульчид ихээхэн ач холбогдол өгч яриа хэрэлцүүлэг өрнүүлж байна. За үүний учир нь нэгдүгээрт энэхүү барьцаа мөнгөтэй виз олгох хөтөлбөр бол 12 сарын хугацаанд хэрэгжих туршилтын хөтөлбөр. За тиймээс ч цаашдаа энэ жишгийн дагуу тус жагсаалтанд багтах орнуудыг олшруулах магадлал өндөр гэж тайлбарлаж байна. За ийхүү барьцаа мөнгөтэй виз олгох практик өмнө бол огт байгаагүй. Тиймээс энэ 2 орноор туршилт хийснээр энэ жишгийг бусад орнуудад хэрэглэхэд гарч болох хүндрэл бэрхшээлийг тандах зорилготой. За ингээд хэрвээ амжилттай хэрэгжүүл энэ даргыг өөр бусад орнуудад хэрэгжүүлнэ гэсэн таамаг дэвшүүлж байгаа хуульчид бас байгаамаа. За хоёрдугаарт эдгээр нэр бүхий 2 орнд тавьж байгаа бондын нөхцөл шаардлага. За цаашдаа магадгүй энэ жагсаалтанд нэмэгдэх улс орнуудад мөн ийм төстэй шаардлага тавигдах нь ойлгомжтой байгаа. Тиймээс ч энэ нөхцөл шаардлагуудыг бас ач холбогдол өгч мэдээлж байна. За та бүхэн Төрийн департаментаас хэвлэсэн мэдээг эндээс харж байна. За үүнд дурдсанаар 8 сарын 20-оос эхлэн дээр нэр дурдсан 2 орноос Америкийн аяллаа B1 болон B2 визийн эрх хангаж байгаа иргэдээс 5 юм уу 10 эсвэл 15 мянган долларын барьцаа авахар заасан байна. За энэ барьцааны хэмжээг бол тухайн хувь хүний нөхцөл байдлаас хамаарч визийн ярилцлагын үеэр шийдвэрлэхээр заасан байна. Улмаар барьцаатай виз авч байгаа этгээд нь бол Америкийн засгийн газартай албан ёсны гэрээ байгуулж улмаар pay.gov гэсэн вебсайтад мөнгөө тушааснаар сая аялын B1 юм уу B2 виз авахар байгаамаа. За энэ барьцааны мөнгийг зөвхөн консулын зөвшөөрөл гаргасны дараагаар төлөх ёстой бөгөөд хэрвээ ийм зааварчилгаа аваагүй мөнгө төлсөн бол мөнгийг буцаан олгохгүй гэдгийг бас энд анхааруулсан байгаамаа. За мөн энэ зааварт олонний анхаарлыг татаж байгаа нэг шаардлага нь. Барьцаатай виз авч байгаа гадаадын иргэд зөвхөн зөвшөөрсөн тодорхой нэр бүхий хотууд буюу онгоцны буудлуудад буухыг зааж өгсөн байна. За энэ дээрх 2 орны нөхцөлд бол зөвхөн та бүхний харж байгаа эдгээр 3 хотын аль нэгд буухыг зөвшөөрч байна. За мөн барьцааны мөнгийг ямар нөхцөлд буцаан олгох эсвэл буцаан олгохгүй байх нөхцөл бас анхаарал татсан мэдээллүүдийн нэг болж байна. За энд зааснаар барьцааны мөнгө байршуулж виз авсан гадаадын иргэнд дараах 3 нөхцөлд барьцааны мөнгөө буцаан авахар заасан байна. За нэгдүгээрт Америк нэгдсэн улсад ирсэн гадаадын иргэн олгосон визийн хугацаанд буцаж хил гарсан бол эсвэл хоёрдугаарт олгосон визийн хугацаанд Америк нэгдсэн улсад ирээгүй буюу тухайн виза ашиглаагүй бол эсвэл гуравдугаарт тухайн хүн хил дээрээс буцаагдсан гэсэн 3 нөхцөлд барьцааны мөнгийг буцаан олгохоор заасан байна. За харин дараах нөхцлүүдэд барьцааны мөнгийг буцаан олгохгүй гэж заасан байна. За эдгээрт бол визийн хугацаа дуусгар болсны дараа Америкаас гарсан буюу хэлээр гарсан эсвэл хоёрдугаарт Америкаас гараагүй үлдсэн буюу бидний ярьдгаар бол харалсан бол эсвэл гуравдугаарт тухайн хүн Америкт ирсний дараагаар визийн ангиллаа солиулах өргөдөл гаргасан эсвэл хорогдох эрх хүссэн зэрэг нөхцлүүдэд барьцааны мөнгийг буцаан олгохгүй гэж заасан байна. Цаашид энэ жагсаалд өргөжих магадлал өндөр учраас энэ мэдээлэлд хуульчид ихээхэн анхаарал хандуулж ач холбогдол өгч байгаа учраас ийхүү өнөөдөр мэдээллээ. За ийхүү Трампын засаг анх удаа гадаадын иргэдэд аялын визийг мөнгөн барьцаатай болгох туршилтыг ийхүү эхлүүллээ.
Энэ мэтээр ядуу орнуудад визийг өндөр барьцаатай төлбөртэй болгож байгаа нь үндсэндээ визийн хориг тавьж байгаатай агаар нэг гэсэн тайлбар шүүмж бас давмгаалж байна. За Трампын засаг энэ мэтээр виз заажлалтай холбоотой харилцааг улам чангатгах бодлого идэвхтэйгээр хэрэгжүүлж байна. За үүний өмнө бүх улс орнуудаас Америкийн төр визээр ирж байгаа хүмүүст нэмэлт визийн хурамж авах. Мөн өмнө нь визийн ярилцлагад өөрийн биеэр оролцох шаардлагагүй байсан хүүхэд болон өндөр наснуудыг визийн ярилцлагад заавал өөрийн биеэр оролцох гэх мэт шаардлага тавьж эхлээд байгааг манайх мэдээлсэн. За эдгээр өөрчлөлтүүдээс олон нийтэд энэ мэтээр ил тод мэдээлж байгаа жаргал хэмжээнүүд байна. За мөн зөвхөн яамдын дотоод журмаар олон нийтэд ил тод мэдээлэхгүй шууд хэрэгжүүлж байгаа ч бодлого журмууд зөндөө байнамаа. За тухайлбал жишээ нь хэвлэлүүдийн мэдээж байгаагаас үзэхэд ногоон картны суглааны журмыг чангатгах талаар яриа өрнөж байна. За Трампын засаг хэдийгээр ногоон карт суглааг бүр мөсөн цуцлах эсвэл төлбөртэй болгох зохицуултуудыг хууль багтааж чадаагүй боловч харин бүртгэлд орох нөхцөл шаардлагуудыг шангатгах өөрчлөлт хийж магадгүй байна. За эдгээрээс нэн даруй хэрэгжиж эхлэх хамгийн өндөр магадлалтай нэг өөрчлөлт нь ногоон карт суглаанд оролцож байгаа хүмүүст заавал хүчин төгөлдөр паспорттай байх шаардлагыг дахин сэргээж магадгүй байна. За өмнө нь ийм шаардлага бол үндсэндээ 2 жил орчим хэрэгжээд Байдны засгийн үед болсон байдаг. Тэгвэл энэ жилээс энэ шаардлага дахин сэргээж магадгүй байна. За мөн Америкийн иргэн шил авахтай холбоотой ч тодорхой бодлогын өөрчлөлтөд шинжилэл яригдж байгаа тухай мэдээлэлүүд байгаа боловч одоогоор эдгээр нь хараахан албан ёсны түвшинд баталгаажаагүй мэдээнүүд байна. За тиймээс эдгээрийн талаар албан ёсны мэдээ тайлбар гарсан даруйд иргэн мэдээлэх болно. За дашин дөрөвдөд хэрв та манай сувгийг үздэг мөн шин дотн үзэж байгаа бол subscribe дарж бидний ажлыг дэмжээрэй гэж хичээнгүйлэн хүсэж байна. За ийхүү өнөөдрийн мэдээнд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээгээр уулзахгүй болзъя.